Олон улсын хүүхдийн найрамдал цуслах хөрөх зам 1978 онд ашиглалтанд оруулж байсан. Түүнээс хойш их засвар хийгээгүй. Харин энэ онд бүрэн засварлахаар ажлыг нь эхлүүлжээ. Зам засварын ажлыг эхлүүлэхэд бэлтгэл хангаж эхнээсээ замын хөвөөний шороог засах, эвдрэлтэй хэсэгт шороо асгах техник хэрэгслийн бэлтгэлүүдийг хийж байна. Найрамдлын 16 км замыг засна. Нийслэлийн замын хөгжлийн газрын мэдээллээр найрамдлын зам болон инх тайвны өргөнчлөөний автозамын засварын ажлыг 2025 оны 7 дугаар сарын 10-наас өмнө дуусгана гэж мэдээлсэн. Энэ онд нийслэлийн 36 байршилд зам засварын ажил хийхээр төлөвлөснөөс 26 байршлын зам засварын ажил өнгөрсөн онд дуусгалгүй ажил нь үргэлжилж байна. Харин шинээр 10 байршилд шинэ замууд тавихаар болсон байна. Зам засварын ажил өчигдөрөөс зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сан хүртэлх зам засварын ажлаар эхэлсэн байна.